Зэрэгэлдээ хоёр гэрээ. Эртний цагт нэг тосгонд зэрэгэлдээ хоёр айлд хоёр эрэ амьдран суудаг байж гинэ. Нэг өдөр тэр хоёр ууланд хамт явж гин. Явсаар байтал бүрэнхээ болж нэг газар амарч гэрээсээ авч гарсан хүнсэн идэх болжээ. Харамжир авч гарсан хүнсэн хийсэн уутан харуулж. Хой хөршөө. Энэ уут юм онгож өгөхгүй байх хой. За байж одоо яадаг юм бэлээ те гэж. Тэгтлээ өгөөмөр сэтгэлд хөршин. За яагаад хөө. Миний талхнаас идэлдэ. Зовх юм юу байх вэ гэж. Тэгээд хоёулаа оройн хоолон идэж унтахаар хэвджээ. Маргааш өглөө нь харамжир эртөө сэрээд ингэж боджээ. Явээцхөө өчигдөр орой чинь энүүний талхнаас нь аргалж байгаад идчихсэнтэй. Одоо манай хүний идэх юм дууссан. Өнөөдөр энэ миний талхнаас идэж таарах нэ. За би өөрийнхөө талхыг энүүнд идүүлэхгүй баймаар байдаг. Тэгэхээр нэг арга олох хэрэгтэй. За яавал дээр вэ гэж боджээ. Тэгээд бодож нэг арга олжээ. Гэхдээ ерөөсөн би энүүнээс салаад явчихвал болоо юм биш үү гэж бодож. Тэгээд харамчээр сэмээрхэн босоод юм хумаан боож аваад ганцаараа яваад өгч гин. Өгөөмөр сэтгэлдээ хөршин өглөөсөөсөн чинь хамт явсан нөхөр нь алга гинэ. За ойрхон байгаа үедээ гэж бодоод хүлээж суусан боловч харамчээр ирсэнгүй. Тэгээд аргагүй дээр ганцаараа цааш явж. Ойд явж байхтан өглөөгчээр замд авч гарсан хүнсэн дууснаа санаж нилээд өлсөж явжээ. Явсаар байтал бүрэнхий болоход ойд нэг жижиг модон байшин таралджээ. Ашиггүй айл байна гэж баярлаад хаалгын тогшлоо. Хариулга. Тэгэхээр нь хаалган татаад үзсэн чинь онгорхой бай хэмгэн яваад орсон чинь хүн алга гинэ. Тэгтлээ гэрийн дунд нэг том ширээ вайныг нь ширээн дээр нь талах байжээ. Ихэд өлссөн эр ширээн дээр байгаа талхнаас жаахныг зүсэж идээд ширээний дор ороод унтжээ. Шөн дундын хэрд бөөн шүүгэн болж гэрт баавгай үнэг хулган орж иржээ. Гурвуулан ширээ тойрч суугаад ярилцаж байгаад хулган нь зуухны ард очиж үзээд ингэж хэлжээ. За та нарт би нэг нууцсан дэлгий. Энэ зуухны ард нэг мөнгөн зоос нуусан байгаа. Хэрвээ хүн ойртож зоосыг хулгайлах гэвэл уутнаас дин гэсэн дуу гарчээ. Би авчиж чадахгүй л байна л та. Та нар мэдэхгүй л байгаа гэсэн үнэг. Би тэгвэл та нарт бас нэг нууцаа дэлгий. Та нарын хэн ч энийг мэдэхгүй. Энэ байшингийн ард байгаа бүдүү модны ёроолд хоньны толгойн чинээ нэг хэсэг мөнгө байгаа. Гэсэн дэ баавгай. Ямар сони юм бэ? Тэгвэл та нар миний ярихыг сонсол да. Хашааны голд морин толгойн чинээ нэг хэсэг алта байхыг би харсан юм аа. Гэхдээ би малтаж явах санаатай ухаада байрнаас нь хөдлөж чадаагүй юм. Ингэж ярилцаж байгаад нөгөө хэд унтаад өгчээ. Өгөө гурван ярилцсан яриаг өглөгчээр бүгдийг сонсож авч л дээ. Ингээд хулган суухны ард үнэг ширээн дээр баавгай газар хэвдэж унтцаачээ. Өглөгчээр тэдний явсны дараа ширээн дороос гарч ирэн суухны ард үтсэн чинь нэг ууттай юм байна гэв. Тэр уутанд нь мөнгөн зоос байж байх юм гинэ. Тэгтлэж гэрийн ард хоньны толгойн чинээ хэсэг мөнгийг малтаж аваад хашааны голд байсан морин толгойн чинээ алтыг малтаж аваад гэртээ харжээ. Хэд хонсны дараа нөгөө харамчээр өглөгчирийг их баяжсан гинэ гэж сонсоод тэсэлгүй очиж уулзсан. Үгүй яагаад ийм их баян болсон тухай асууж гин л дээ. Тэгтлэн жаавд сайхан сэтгэлтэй өглөгчир юу болсон тухайгаа бүгдийг ярьж өгч. Энүүний сонссон нөгөө харамчээр баяжих хүслэн төрж
Маргааш нь бас нөгөө олзууга байшин олохоор явжээ. Явсаар байгаад бүрэнхий болоход нөгөө байшин арай чамаа нэг юм оллоо гинэ. Тэгэд шууд яваад л орсон чинь байшин тэнч алга гин ширээн дээр дутуу идсэн талх байглаар нь нөгөө талхыг идэж үлдсийг авч явсан утандан хийгээд ширээнд орн ороод гівтэтгэв. Удалгүй баавгай үнэг хулган гурав шуугилсаар орж иржээ. Уруулан ширээ тойрч суугаад баавгай хэлж үнэг нь. За, би та нарт хэлж байсан нөгөө алтын маань хүн малтаж яваад явчихсан байна шүү дээ. Гэвэл үнэг. Та нар мэдээгүй байх уу? Миний нөгөө байшингийн ард булаастай байсан тэр хэсэг мөнгө бас байхгүй болцсон байна шүү дээ. Гэхдээ нь хулган. Ямар сони юм бэ? Үгүй миний ярьсан нөгөө ууттай зоос бас байхгүй болцсон байна. Гэж яа. Баавгай бодол болжээ байснаа. За та нар сонс. Бидний тэр өдрийн яриаг хэн нэгэн хүн сонссон байж таарлаа. Гэт талхан идэхэд л ширээн дээр нь байсан талх бас алга болцсон байна гинэ. Баавгай ихэд уурсаж хэн талх хулгайлв? Талхны хулгайч бидний яриаг сонссон байж таарлаа. Хулган Жээн гэрт сайн ирээч. Манай гэрт хүн нуугдаж байгаа байх гэж. Хулган тэр дотроо нь тэр доторхыг эргэн тойронд нэг нэгэнгүй шалгаж хамгийн сүүлд ширээн дороос өнөөх харамж ирийг олжээ. Ингээд баавгай үнийг хулган гурав харамж ирийг золтой урж тастаж хайсангүй харамч арай ч үнийг юм амьд гарч ирээ.